Энэ хойгоор хайл эцээ өгцөн байх ёстой чоны сүрэг өгтлөөд болоод дайрч идэг. Чоннуудын араас нэг нууцлаг бит гарч ирээд саруугаараа хаалганы зүгт заагаад өгсөн чоннууд тушаал авсан бололтой хаалга даваад орж идэг. Өнөөх давж авсан чоннууд нь таарс хүн болголоогоо дайрж идэг. Санамсаргүй байдлаар галын бамбар унж гашаанд байсан чоннуудыг бүгдийг шатаадаг. Өнөөх чоннууд нь зогсох шинжгүйгээр дайрж идэг. Шатаж буй гашааны дээгүүр нэг хар зүйл гараад ирдэг. Энэ нь өнөөх хар том чонны толгой байдаг. Өнөөх амтэн ч шатаж буй гашаа руу харахад Антон хэлэхдээ өлсөглөн ба цангал чи уурлаж айх болтугай. Цус ба хөлс мах ба яс би амаа том нэх болно. Бас бүгдийн зэлгэн. Ингэж хэлээд Антон хувраад гараад ирнэ. Антон хэлэхдээ би чамаа муу ёрийн зүйл болгож харагдуулна. Бас чиний сарай өвөлтэй нүүр тулсан, онцолсон айцыг илэрхийлнэ. Ингэж хэлсний дараа өнөөх амьтан ойрлоод ойгоос паахан амьтад дуудаж ирээд дайруулна. Антооч ихний хоёр нь барьж аваад базар хүчтэй савна. Ингэснийхаа дараа нэг өрөлт аваад огцом хордоор урагшаа давшина. Антаач урд тарсан амьтдыг тасар тастаад ойрч идэг. Өнөөх амьтан ч хэлэхдээ сул дорой байдал таныг болгодог гээд энерги цуглуулад эхлэн биенч баг зэрэг хувьсаад энэ хүн хоёрч бие биелэгөө өсөрч очиад дайраад хоорондоо тулгаж агаараа туслагцж айхтар хүчтэй цогцол бие биелэгөө явуулдаг. Антаач ойрлонгууд нь дээрээс нь гусаад авдаг. Антаач шууд гарнаас нь барьж аваад нэг амар цогтоор гарын тастаа ичдэг. Антаач нөгөө тасарсан гараа өөрөөс холж идээд үн төрхөндөө ордог. Антаач очиод өнөө амтнаас эмэгтэй хүн гаргаад ирдэг. Антаач дотроо гайхаж бодоод ийм зүйл байж болох уу? Тэр энэ бүх хугацаанд ухаангүй байсан юм уу? Яг ингэж байж исэн чинь Антаач анзаарахтай зэрэгцээд нэг зүйл айхтар хурдаар дайраад ороод ирдэг. Өнөөх амтнаас газар буугаад Антаач өнөөх амтлаа хараад хэлэхдээ тийм байх нэ чи үнэхээр зөгцөж идэж байсан хорон муу борхон байсан уу? Өнөөх амтан ч хүн төрхөнд ороод ингэж хэлнэ. Би эргэлзэж байлаа. Гэхдээ чи миний хүүхэлтэйг ялсан байна. Чамааг энэ нутагт ирснээс хойш би чамааг ажиглаж байсан. Чи эндээс яг юу хайж байсан юм бэ? Гэж хэлэнгүүт Антон өнөө эмэгтэйг чидэд өгдөг. Антон ч хэлэхдээ наа урт яриагаа болж үд. Би араатнуудын утгагүй ярих сонсох сонирхол байхгүй. Тэрний хооронд чи над дээр ир. Би чиний амийг дуусгахтаа баяртай байх болно. Өнөөх нь ч хувирч хэлэхдээ миний хүч чадал бүх хэсгийг удирдах. Би чамааг алж өөрийнхөө хүүхэлтэй болгоно. Тэгвэл чи бугнаас чамаагүй аимшигтай хүүхэлтэй болно. Сул дорой байдал таныг бододог гэж хэлээд эргэн тойрон байсан өгсөн цогцнуудыг амь оруулцдаг. Антон хэлэхдээ нэргүй сүнс. Өнөөх нь хэлэхдээ цус цогцнууд энэ талаад залгидах болно гэж хэлээд дайрдаг. Антоны цогцнуудаар хөдөлгөөнгүй болгож аваад өнөөх нь хэлэхдээ чамд дахиж гаргаж чадах хүч алгагүй гэж хэлээд саруугаар Антоны биеийг нэвт зоочдөг. Одоо чиний сүүлийн зовлонгийн уйлахыг надад сонсгооч. Ингэж хэлэнгүүд нь Антон ч инээгээд өөрийнхөө хүчийг гаргадаг. Өнөөх нь ч гайхаад яаж ингэх боломжтой юм бэ? Антон ч өөрийнхөө асар их хүч чадлаар одоо чи шувуу араатан шиг уйл гэж хэлээд амаа том нээдэг. Тэгээд залгиад авдаг. Өнөөх нь ч Антоны дотор асар олон араатан хардаг. Өнөөх олон араатан өнөөх ч барьж идчихдэг. Энэ хойгоор өнөөх эмэгтэй ч ухаан ороод хардаг. Антоны аимшигтэй төрхийг хараад бүр хэлэх үггүй болчдөг. Антон ч эргэж хараад өнөөх эмэгтэй ч айж Антон алхаж очиод хэлэхдээ чи муу бурхны хяналтаас чөлөөлөгдсөн үү? Өнөөх эмэгтэй ч толгоогоо барьж байгаа нэг зүйл харснаа хэлдэг. Би санаж байна. Тод гэлэлцсэн далавчнууд. Антон ч сонирн болоод яваад игдэг. Йоо чи бас байж болох уу? Далавчны золиос болсон уу? Өнөөх эмэгтэй ч хэлэхдээ далавчны хорхигч юу? Тэгвэл чи хэн юм бэ? Антон маань өөрийгөө танилцуулахдаа Антон харлуугийн амьд үлдсэн өөр удам бүх муу ёрийн борхтыг зэлгэх нэгэн мөн бие мах бодийн далавчнуудыг ална гээд өглөө болж идэг. Өнөөх эмэгтэй ч доош хараад хэлэхдээ би ойлгохгүй байна. Чиний хэлж байгаа зүйлээс харлуунууд далавчнуудтай биелэлээ олдог. Аль нь ч биш байна. Аль нь ч утгагүй юм гэж хэлээд ухаан алдаад өгдөг. Антон ч харж аваад ингэж хэлдэг. Ямар зовлонтой юм бэ? Өнөөх эмэгтэй ч зүудэн дотроо нэг зүйлээс цогцож идэг. Тэр зүйл нь өөрийнх нь хувирал байдаг. Өнөөх эмэгтэй ч нэг зүйл төр бүдэрч унаад босохдоо цусан туссан өөрийнхөө тусгалыг хардаг. Томошгүй олон хүний цогцсон донд юу хийснийг ч мэдэхгүй байж яхад нь араас нь өнөөх далавчд гэсэн зүйл нь гараад ирдэг. Эмэгтэй ч эргэж харахад нь өнөөх нь өөдөөс нь инээдэг. Эмэгтэй ч сэрдэг ба нэг туулаан чихтэй охин хэлэхдээ чи сэрсэн үү? Чи унтаж байхдаа зовлонтой юм шиг л харагдаж байсан. Чи хар таасан зүүдэлсэн те гээд цоглогоор угтаж аав. Эмэгтэй ч хажуу тийшээ харахад Антон ч хэлэхдээ Рупи үргэлжлүүл өнөөх нь амдаа гал хөрвтлүүлж яагаад өнөөх цогцнууд руу галаар төрөгдөг. Өнөөх цогцнуудаас нь
хорогдсон байсан сүмснүүд нь гарч идэг. Тоглоом чихтэй охин хэлэхдээ энэ хорон муу бурхан хяналтанд байсан бүх чигшүүд хэрэгүүдийн төлөө үүнийг хийдэг юм аа. Гэж хэлэнгүүт Антон хажууд нэрээд муухай хардаг. Тоглоом чихтэй охин ч хэлэхдээ дахиад нэг өдрийн шаргуу хөдөлмөр тийм үү гэж хэлэнгүүт Антон бариад авдаг. Антон хэлэхдээ чимээгүй чи ямар ч үн цэнэгүй мэдээлэл худалдаж чинь. Чиний муу мэдээллийн ачаар би дахиад цагаа үржиглээ. Бас бидний хэлцээр дуусан надад цалингийг минь өг гээ толгой дундуур гусаад авдаг. Тоглоом чихтэй охин хэлэхдээ өө чи үргэлж ууртай байх юм аа. Хэрвээ чи дургуйцгүй бол надад нэрээ хэлж өгөөч. Эмэгтэй ч хэлэхдээ Надя. Тоглоом чихтэй охин хэлэхдээ Антон шиг далавчнуудыг өөр нэг хорхиж байсан гэж бодоход Надя гайхдаг. Антаач уурлаад хөөй. Тоглоом чихтэй охин ч хэлэхдээ үргэлж төвчээргүй юм аа гэж хэлээд цаг гаргаад ирдэг. Өнөөх цаган дээрээ дараад өнөөх үсэгчдэг. Өнөөх нүглөөгөө унжаахта Надка аяагаад нүдээ анчдаг. Нүдэнээсээ чинь нэг том модтой газар ирсэн байдаг. Надкач асуухта би таанд байна.